хүүхдүүдээ. Өнөөдрийн хичээл үг бүтээх дагаврын арга. Энэ хичээлийн зорилго нь язгуур ба дагавруудын утгыг мэдэж, үгийн утгыг тайлбарлаж сурах. За тэгэхээр үгийн бүтцийн тухай ойлголтыг сэргээн саны нэр үгийн бүтц маань язгуур, нэр үг бүтээх дагавар, олон тооны дагавар, тий алгалын нөхцөл, хамаатуулах нөхцөл байдаг. За харин үйл үг нь язгуур, үйл үг бүтээх дагавар, хэвийн дагавар, байдлын дагавар, холбох төгсгөх нөхцөл байдаг. За эндээс үг хэрхэн бүтэж байгааг мэдхийн тулд үгийг бүтцээр задлж утгын тайлбарлаж сурах чухал юм аа. Тэгвэл дараах үгсийн язгуурыг олоод утгыг нь тольчлон тайлбарлаарай. За ерөнхийдөө саяын үгсийг тайлбараас харах юм бол гар гэдэг нь дотор далд байсан юм гадагшлах гэсэн утга. Гар гэдэг нь идэвхтэй үйл язгуур. За тэгвэл энэ хүү үйл язгуур дээр ил дагаврыг залгавал гарал, С дагавар залгавал гарц, А дагавар залгавал гараа гэсэн шинээр үг үүсэж байна гэсэн үг. Энэ нь үг дагаврын аргаар үүсэж байгаа юм аа. За харин идэхгүй язгуурын хувьд дүрслэх болон дуурайх язгуур байна. За энд дэ, хаг гэсэн бие даасан утгагүй идэхгүй язгуур дээр эр, иш, дэ дагавар залгаснаар орон цагийн нэр шинээр үүсэж байна. За тэгэхээр язгуур гэдэг нь үгийн бүтцийн эхэнд байрлах хамгийн гол ерөнхий утгатай хэсгийг хэлнэ. Язгуурыг идэвхтэй язгуур, идэхгүй язгуур гэж ангилна. Идэвхтэй язгуураа нэр язгуур, үйл язгуур гэж ангилна. Идэхгүй язгуурыг дүрслэх язгуур, дуурайх язгуур гэж ангилдгаа эргэн санаарай. Одоо бүгдээрээ үг бүтээх дагаврын тухай мэдээ. Үг бүтээх үндсэн арга нь дагаврын болон үгнийлэх арга юм аа. Дагаврын аргаар үг бүтэхдээ идэвхтэй язгуур үндсээс, идэхгүй язгуур үндсээс бүтнэ. Жишээлбэл сан гэдэг үйл үгэн дээр ил дагавар залгаад санал хэмээх нэр үг үүсэж байна. Энэ нь бол идэвхтэй язгуураас үг үүсэж байна. Идэхгүй язгуур нь дүрслэх болон дуурайх язгуур дээр дагавар залгаснаар үйл үг үүсэж байна. Нуг гэсэн дүрслэх язгуур дээр ил дагавар залгаад нугал гэсэн үйл үг үүсэж байна. Үгнийлэх аргын хувьд зэрэгцээ болон угсраа үг бүтнэ. За тэгвэл эдгээр үгсийг бүтцийг нь ажиглаад иймхүү дөрвөн хэсэгт ангилж бичээрэй. За одоо бүгдээрээ дагаврын аргыг хэрэглэх гэдэг маань за үйл язгуураас нэр үг бүтээсэн үг, дүрслэх язгуураас үйл үг бүтсэн үг, дуурайх язгуураас үйл үг бүтсэн үгийг зөвөр нь харгалзуулаарай. За энэхүү үйл ажиллагааны хүрээнд энэ эхийн нэг цогцлборт орсон энэ өгүүлбэрээс дагаврын аргаар бүтсэн үгийг олоорой. За эндээс жишээлбэл монголчууд гэдэг үг маань монгол гэсэн идэвхтэй нэр язгуур дээр чууд гэсэн үндэс үүсгэх олон тооны дагаврыг залгаад монголчууд гэсэн үг үүсэж байна. За хоригддог гэдэг үгийн тайлбарыг мөн харъя. За харин эцэст нь үгийн утгыг бүтцийн талаас нь задлж тайлбарлаж бичгэл суралцъя. За энэ нь болохоор бидний өнөөдрийн үзээд байгаа үг бүтэх арга. Дагаврын аргатай холбоотой жишээлбэл шоргоолж гэдэг үг нь биеийн дунд хэсгэрээ нарийнхан газарт нүхэж оршдог шавж гэж ерөнхийдөө утгыг нь тайлбарласан байдаг. Харин үндсний хүчгээр шургалжи гэж бичдэг. Эндээс бол үгийн үндсэн язгуур нь ширгуу буюу шурга. За түүн дээр илж дагавар залгаад үүссэн гэж одоо задлж болно. За эндээс яах нь вэ? Иймэрхүү бүтцтэй амьтан ургамлын нэр монгол хэлний нэлээд бий. Жишээлбэл 8 альж гэдэг амьтан бай. 8 гэсэн язгуур дээр илж дагавар залгасан гэсэн үг. За шоргоолж гэдэг үгийн үндэс нь шургах юм. Тиймээс яах нь шоргоолж гэдэг үг нь шурга дээр нэмэх нь илжи буюу шургах гэдгийн ширгуу дээр хуу дагавар залгаад нэг үндэстэй болох нь тодорхой байна. Ер нь шургах, шоргоолж хоёр гэсэн үг. Тэгээд газрын үндэс нөх доогуур шургаж амьдардаг амьтан
уулзалтан гэсэн утгаар ийхүү тайлбарлажээ. За тэгвэл монгол хэлэнд гадаад үгсийг дорчуулан хэрэглэсэн үгс байдаг. Эндээс дагварын аргаар бүтсэн үгийг ялгаад ямар үндсээр, ямар утгаар нь ингэж нэрлсэн болохыг тайлбарлаарай. За ингээд хичээлээ дахин уншаад тайлбар бичлэгээ үзээд сорилоо ажиллаарай. Төвтэй оролцсонд баярлалаа.